За энэ гэрэл харагдаж байна уу? За шөнийн мэнд. За зориг агсныг өшөөг хулгайлаа явчихжээ. За сая цагдаад дуудлага өгчөөд зориг агсныг өшөөрөө явж байна. Сүгадэр дүүргийн 1-р гэлс дуудлага өглөө. Хулгайс нар хулгайлаа явчих. Газар дээрээс нь очиж та бүхэнд харуулъя. За энэ Монгол улсад ардчил ирэх хишигчлөөг авчирсан цөөхөн хэдэн хүмүүс манлайлж оролцож ирсэн, Монголын ард түмэнд дэмжиж оролцож ирсэн энэ удирдагчдынхэнд нэг түүчээ болсон, нэг түүхэн хүнд ганц хөшөөнийх нь нэг юу үлдэх боломж алгаа. Нэг алга дарам нэг алга дарамж гэжтэй нэг гутлын уул нэг уулны газар алгаа, үлдээх сэтгэл алгаа дарганараа. За би ингээд энэ шин харуулж байна. Одоо шин болцсон учраас 1-2 дугаарыг нь хамаагүй ингээд. За ингээд та бүхэнд харуулъя. Нэг хэдхэн минут лайв хийгээе. Тэ. Одоо ингээд автобусын суугаад явж байгаа хүүхдүүд энэ юу хүнийг өшөө ингээд хүүхдүүд аав ээжээсээ асуухад за ардчилсан хувьсгалыг та нарт энэ эрх хэрэгчлөөг Монгол 90 онд авчирсан энэ Санжаа Сүрэнгийн зориг гэж хүн байсан юм аа гэд аав ээж нь хүүхдүүдэд түүхэн хичээл заан шүү дээ мөн үү. Тэгээ түүхүүнийг өшөө Монгол улсын нэг төв цэг дээр нэг гисгэн жоохоо алга дарам газар дээр нэг уулны газар дээр байж иж болохгүй юу. Хүн болго ирээ шоудаа шаагаад байдаг За би ийшээ ороод ингээд тавьчих машина. За байж урд нь тавьд юм уу? За урд нь тавьчих. Энд айгуул зам дээр тавьчлаа гэх бах. Одоо ингээд энүүгээр жишээ нь автобус явж байгаа үед энд ингээд харагддаг байсан. Энэ төв шуудан. За цагтаа Бана. За. Энэ зориг агсныг өшөөг хулгайлаа явчихжээ. Тэгээд энэ дээр нь ирж гин. Тэгээ өнөө шин энэ айгуул өшөөгийн дахиад ухаа энэ суурийн ухаа явчих магадгүй хулгайчуд. Би өөрөө ирдсэн байна. Би одоо яг ирж гин уралт машина тавиад ирлээ. 1 минут. За бид яваад ирчээ. За. Бана. Аав нутахгүй ч л миний хүү амарч. Удахгүй за. За мэдчихэн за. За одоо энд ингэж байж исэн багхгүй юу? Энд. Тэгээ боддоо. Энэ хүний гişгшэн дээр хүн болго ир цэцэг өргөдөг. Шоу уддаг. За ингээд энд байсан гүшөөг ингээд хулгайлаа явцсан хараа. Одоо суур нь үлдсэн. Харж байна уу? Суур нь. Одоо суурийн өнөөс нь ухна энэ хулгайч. Харж байна уу? За ингээд би харуулъя хараа. Ингээд суур нь үлдсэн заа яа. За энэ машинг бол Монголын үндэсний ардчилсан үндэсний хвшилт холбоонд олгож ирсэн байр. Бодвол энэ байрыг л манай намын хэдэн хулгайч нар зарж идсэн юм шиг байна. Тэ. За би энд нэг машина байрлуулчаа тэгээд орно доо. За дээрээс эндээс нэг хулгайчуд бас төмөр унчих бай та. За унсан ч дүүрчээ. За би ганцаар явж байна. Цагдаа нар ирж гин гэсэн.
За би тэгээд энэ талаар та бүхэнд яриулъя. Ярий заяа. Тач. За энэ дээрээс төмөр унчихгүй да. Бас чад болчих магадгүй. Смуу санаатай явахгүй да. Энэ дээрээс төмөр унж магадгүй шүү. Энийг хулгайчуд барьж байгаа. Бас энэ газар дээр ингээд одоо өмнөх даацаа дийлэхгүй зогсоолгүйгээр ийм 60 70 давхар хашин барьж байгаа. Би гол нь дээрээс төмөр унж магадгүй гэдэг муу санаадад харуулаа явж байна. За энд одоо цагдаа ирж байна. За би нэг өмөрчөөс юм аа. Та нар одоо сонгуул болгоноор энэ хүний нэрээр битгий шоу даа гэд та бүхэн санаж байгаа бах. Тэр үед манай нам хоёр хагарцсан байсан. Би нэг ч удаа ирж дэрэгдэн зураг авахулж шоудаж пост оруулж үзээгүй. Гэхдээ би юмгүй Монголын ард түмэнд дэмждэг. За ингээ гүшөөг нь хулгайг явуулсан. За одоо энийг цагдаа дуудлага гэж харуулахгүй л өнөө шин суурийн нух нь хулгайчуд. Энэ араа ингээ гүшөөг нь шаага явуулсан. Харж байна уу? За ингээ ийм пост зураг фэйсбүүкээр яваад байхаар нь өөрийн биеэр ирж үзлээ. Энэ араа та бүхэнд харуулъя. Ингээ эзгүй болгоцсон гээд фэйсбүүк дээр яваад байна. За Монголын ардчлалд энэ хүн үнэтэй хувь нэмрээ оруулсан. Тэгээд ардчилсан Монгол оронд энэ хүнд нэг алга дарам газар үлдээгээд гүшөөгийн үе үед нэг Монгол улсад нэг түүхэнд мөнгөлж болохгүй байна уу? За ийм учиртай юм. 90 онд ардчил зах зээл шилжихэд энэ байшинг өштэй. Монголын үндэсний дэвшлийн холбоонд өгсөн энэ байшинг. Одоо энэ байшинг. За энэ бол ардчил намын өмч гэсэн үг. Тэгээд сүүлд нь Монголын үндэсний дэвшлийн нам болсон юм. За 2000 онд ардчлалын төлөв 5 намууд нэгдэхэд энэ байшин ардчил намын өмч болж очих ёстой. Хамаг тэмдэг нь бас өмч болох ёстой байхгүй юу? Мөн үү? За тэгээд хоёрт нь хүзүүвч. Тэр социал демократ нам гээд хүзүүвчийг өгсөн. Хүзүүвчийг манай намын дарга нар зараад идчихсэн. За гуравт нь болохоор зэрэг Монголын ардсан холбооны байрыг өгсөн. Тэрийг Женко Эрдэнэ хулгайчаас худалдаж аваад хувийн болгоцсон. Эрдэнэ зараад идчихсэн. Энэ байр бол биш шүү дээ. Тэр үндэсний дэвш толгойн гэрчлэгэн дээр байдаг 4-5 хүний өмч биш. Энэ олон нийтийн өмч байхгүй юу? Тэгэнгүүт тэгээд энэ байрны нөхдүүд энэ байраа зарсан юм шиг байгаа. Энэ түүхэн барилга өнөөдөр Европт 100 жилийн түүхтэй, 200 жилийн түүхтэй энэ түүхэн барилгууд аялал жуулчлалын гудамд нь хотын төвд нь байж идэг. Тэрнээс жуулчдад одоо иймэрхүү байшин бол сонирн биш. Энэ байшинг үзэх гэж ирэх нь сонирн байдаг байхгүй юу? Ер нь. За тэгээд Женко та энэ зориг агсны гүшөөг моохын үүдэнд байрлуулах гэдэг бол шинээр хийгээд байрлуулчих Женко бро. Ойлгож байна уу? Тухайн үеийн засгийн газрын хөрөнгөөр гаргаж ард түмний сэтгэл гаргаж барьсан гүшөөг ард түмэнд нэмчээ үлдээ. Маргааш караа авч очиж мөн гулгайчуудаас авсарч гүшөөг нь байрлуулна. Гүшөөг нь хулгайг явчих. Болохгүй зү тэ. За би цагдаа дуудлага өгсөн ирж гэнэ үгүй юу? Өнөөс нь айгууд энэ газрыг ухаж явна энэ хулгайчууд. Тийм ээ. Тэгэхээр цагдаагийн хамгаалалтын газрыг ахуулъя. Маргааш моохын тэр Женкогийн үүднээс очиод гүшөөгийн бусаж авсар тавья дөгөө.
А мохын үүдэн Женко зоригийн хөшөөг тавих гэдэг бол шинээр хэлгээ тавьдаг зүг үү? Шинээр хэлгээ тавьдаг. Шинээр хэлгээ тавь. Дайсан бишээс яг айгаад байгаа юм уу? Тий. Төсөө Одоо энэ хүн ирж ин дэмжиж чинь. За ахын дүүсээ энэ хөшөөг манч оны. Би цагтаа дуудлага өгцөө. Сурган сонсохноо энийг зарсан юм шиг байгаа. Энэ өмнө энэ байшин барилгаараа түүхэн барилгаараа байх хэрэгтэй үстэй. биш түүхэн байлгаа юм шүү. Энийг сураг сонсохноо голомтын баясгалан гэж хулгайж авсан юм шиг байна. Баясаа чи яасан хандгүй шунлын бузар бай. Голомт банкнаас ард түмэ энэ шунлын бузраас мөнгө тат би ч гэсэн голомтын дасаа хаалгана муулгачаас. Чи энэ зоригийн хөшөөгөөр оролдвол бид нар чамаар орлохно. Би голомтын баясгалан хулгайчтай тэмцчээж өнөөдөр яаж ийсэн? Хүүхдийн паркийг хүүхдүүд нь авч өгч ийсэн. Одоо чиний савраас зоригийн хөшөөний газраас салгана мó хулгайч минь. Заахан дүүсээ юм байна. Бото манайх намынхаа ирээл энэ дээр шоудаад цэцэг өргөд өгдөг үстэй. Өнөөдөр хамгаалах хэрэгтэй шүү дээ. Аа бошиг мэдчихэв. Энэ яагаад аваа явчихсан бэ? Ер нь газрын зарцсан гин. Энэ газрыг зарцсан гин улгаачууд. Тэгээ энэ дээр байшин барих энийг нураах юм гин. Хуцаад байгаа чи аа. Төрүүчийн 60-70 давхар байшин гин. Энэ өөрчнөөс нь хулгайг явчих. Тэгээ өнөөдөр фэйсбүүкээр яваад байна. Аа? Айчаад алдсан энэ улгаачлаа. Тэ? Тийм шүү дээ. Байна уу? Одоо өсөөр үлдээд ингээд За ирж гин үү? Би ирдсэн байна. Яг хөшөөн дээр нь байна. Суурин дээр нь. Тэ. Эс манай ардчсан намынхаа та нар сонгуул болгоны өмнө төрсөн өдрөөр нь байнга ирж зураг авахулж шоуддаг. Нэг хулигны цэцэг тавьж. Одоо ирээд энэ хөшөөг хамгаал. Женкогийн үүдэнд хөшөө тамир өгөл Женко өөрөө хулгай эсөрөнгөөр дахиад хувьч тав. Ойлгосноо? Ой ардчсан нам эдэн дуракута. Би зоригийн хөшөөн дээр ирж шоудж үзээгүй. Харин хулгайс нар шоудж яхад хэвлэлийн урд хийж яхад нь болооч гэж хэлээд ад болоод энэ хулгайс нартаа зодолтой явж ирсэн. За цагдаа дуудсан байна. Тэ? Ардчил намыг 5 нам нээж байгуулсан юм. Тухайн үеийн ардчил хөдөлгөөнүүд бий болж ирсэн юм. Монголын үндэсний дэвшлийн хөдөлгөөн. Тэрэн сүүлд нь Монголын үндэсний дэвшлийн нам болсон юм. Монголын ардчилсан холбоо. Тэрэн сүүлдээ нам болсон юм. Монголын социал-демократ холбоо. Тэрэн сүүлдээ нам болсон юм. Энэ гурван холбоонд нэг байр өгсөн. Нэг нь үндэсний дэвшлийн холбоонд энэ цэнхэр байрыг хүзүүвчийг, соёлын төвийн хүзүүвчийг социал-демократ холбоонд ардчилсан холбооны байрыг одоо Женко Эрдэнээс худалдаад авцсан. Энэ ч гэсэн гэмт хэрэг олон нийтийн өмч шүү дээ. Эрдэнэ зараад идсэн одоо харуулах гээд өгчээд. Тэ. Эрдэнэ хулгайчаа. Чи моохыг зарж идсэн чамаас моохыг хулгай мөнгөөр авсан нөхөр Женко энэ хөшөөг шаагаа авчиж. За баярлалаа. Ингээд ийм ингээд байгаа. Гой фэсэр явахаар нь тэгэл сая нөгөө нисгээс хүнд осч ирэл замаар нь дайраг гарыг тойрсон чи хөшөө наалга. Арчаагүй л гашууд байгаа хэвээр. За цагтаа ирж байна. Одоо өнөө шинэ айгуул эднэр энийг ухаж явна. Мөн үү? Ухаа явчин. Тэгэл манайхан ингээд мангаагаад тэгэл нөгөө нэг юмыг дороо мартчихдаг ард түмэн тийм ээ? Цагаалхан загасны ой санамжтай. Маргааш кара авч очоод цагдаа дуудлага өгөөд Женкогийн худалдаж авсан Эрдэнэгийг нь зарсан моохын тэр байрны гаднаас авцарч ард түмний нүдэн дээр ил товж мөнхлөн заяа. Тийм биз дээ. Цагдаа ирж байгаа. Цагдаа ирэл байж. Сая би Сүхбаатар дүүрд хэрэгээр дуудлага өгчөөд ирж байгаа байхгүй юу? Тэр ирж явах шиг байна. Тэр ирж байна. Цагдаа ирж байна. Цагдаа дуудлага өгсөн. Энэ хулгайлаа явуулсан хулгайчууд заяа. Ард түмнээс санал асуулга болж байна. Ар гэрээс нь асуулж болно шүү дээ. Юу хуцаад байгаа юм? Ар гэр нь чараа энэ зориг хөшөөг ингээд аваа яв гэж хэлэхгүй байдгүй дээ. Тэ. Моохын анхны газрыг Эрдэнэ зарж идээд хувийн компани орон сууц барьж ирсэн. Сүүлд нь Женкогоос худалдаж авсан. Женко моохын гашаа байшинг 600 мянган доллараар Женко Эрдэнэ хулгайчаас худалдаж авч ирсэн гэж байгаа шүү. Сайн байна уу? Ахын доо. Цагдаа юу? Дуудлага.
Сайн байна уу? Би дуудлага өгсөн. Урьдчилан шөнө энийг хулгаал явчих чинь манай зориг агсны өгшөө та нар мэдэн те. Тэ. Энийг хэн дуртай ингэж хулгаж явж болох юм ахын доо. Өнөө шөнө энийг ухна. Та нар энийг ухуулахгүй шиг цагдаагийн хамгаалтанд одоо хойж. Тэгээ маргаас цагдаа нар дагуулчиход тэр Жонкогийн гашаанаас би өөрөө караны хөлсөд ачиж авчирч бусааж тавья. Дөгөө. За та дуудлах үдэ дав. Хулгай хийсэн хулгай чинь хэн байна? Хэн зарсан? Олно. За авилгалтай тэмцэх газар энийг шалгаарай. Энэ олон нийтийн өмч болохоос хэн нэгэн хулгайснэр өмч биш шүү. Хулгайчуудыг дуудлага яасан та? За зургийн дараа явуулчих. За тэг. Сүхбаатар дүүргийн нэг дүрслээс ирж байгаа тийм ээ. За би та нарт одоо эхэлж ихс дуудлаганд өртөж байлаа, ихс дуудлага өгч байлаа тийм ээ. Тэ. Зоргийг өшөөг хулгайлаа явчихжээ. Хулгайчууд. Тэ. Сураг сонсгоно Жонко зарцсан гэж байна. За өнөөш энэ чулууж гисэн байна шүү дээ ахын дүүнрээ. Энэ нэг чулууж гисэн олон нийтийн өмч мөн үү? Энэ чулууж гисэн хөдлөж болохгүй. Ингээд бүхлээр нэг хамгаалтанд аваад өгөөч гэж байгаа. Маргааш хулгай хийсэн көчөөг нь Тэгээ маргааш хулгай хийсэн көчөөг нь бид нар кара хөслөөд хулгай хийсэн газраас нь авчирж энд байршуулъя. Болж гинөө? Тэ. За окей. За дуудлага өгсөн тийм ээ. За ийм байна шүү. Яасан гэнэ? Миний хөө. Вэ юу? 803. Тэгээд энэ За энэ. За би цагтаа дуудлага өгсөн. Миний эргээсрийн дугаар энэ хараад авцсан баталгаатай. За шоучтай хой энэ үний дэргэд зураг авахулж цэцэг өргөдөг шоучтай энэ гөшөөгийн хамгаал 20 цагта дуудлага өглөө. Маргааш очиж кара авсарж өгч кара өсөж авсарж бусааж авсар 50 муулгачуудыг энэ газрын зардсан байвал барилга барах шөвшөөрөл олгоцсон байвал нийслэл гомдол гарч байгаа тэрийг цуцлуулна. Монголын ард түмнийг байгаагүй цагт Монгол улс мөхөөгүй цагт энэ дээр нэг ширхэг байшин битгий чулуу хариулахгүй заа юу. За ийм байна ахын дүүнэр баярлалаа. За ингээд лайв өндөрчээ.